Нийслэлийн гэмтэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, гэмтэргээс урьдчилан сэргийлэх, нутаг дэвсгэрийн хэмжээнд гарч байгаа гэмтэргийг хурдан шуурхай илрүүлэх зорилгоор шүүх, цагдаа, эмнэлгийн байгууллагуудад шаардлагатай техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг шийдвэрлэж өгч байна. Тэгвэл энэ удаа нийслэлийн шүүхийн шинжилгээний газарт гарын хэний автомат харьцуулалтын Павильон 7 системийг хүлээлгэн өглөө. Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд бол шинжлэгдээгүй нэг зүйл нь бол бас л одоо хөрөнгийн асуудал, Монгол улсын эдийн засаг, за нийслэлийн одоо бас эдийн засгийн хүрээнд шийдэгдэж чадаагүй нэг зүйл орхигдсон байсан. Энийг энэ жил бол шийдэж байгаа нь онцлогтой байгаа. Тэгээ цаашдаа ер нь бол ингийн тэрэг зөрчлийг баттай ноттой илрүүлэх, нотлох зүйл гэдэг бол цаана хүний одоо амнаас эрүүл мэнд, эд хөрөнгө энэ гэмтэрэг зөрчлийг илрүүлж буруутай итгэдэг баттайгаар одоо нотлох ийм одоо зүйл учраас бол хизээч одоо цаг үе алдаж болохгүй нэг зүйл бол энэ байгаамаа. Мэргэжлийн ур чадвартай шинжээчдийн илрүүлсэн тэр жижигхэн ширхгийг хүртэл таних ийм чадвартай ухаалаг систем орж ирж байгаа юм. Тийм учраас бид нар гарсан гэмтэрэг зөрчлийг ямар нэгэн алдаагүйгээр хэн нэгэн хийдэл гаргаж буюу энэ одоо гэмтэрэг зөрчлөөс мултрах аргагүйгээр одоо илрүүлэх боломж бас илүү их нээгдэж байна. Бид нар дэлхийн жишгт одоо мөр зэрэг заалгаж байна л гэсэн. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн нь 1998 оноос хойш Павильон 4 системийг хэрэгжилж эхэлжээ. Өнөөдөр хүлээлгэж өгсөн Павильон 7 нь хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт систем бөгөөд хурууны хийний хэсгийг уншуулахад таних боломжтой. Уг системийг гэмт этгээдийг илрүүлэх, эрен сурвалжлах, хэн болох нь тодорхойгүй цогцыг таних, тогтоох зэрэгт ашиглах юм а. Ингэснээр гэмт эргийг хурдан шуурхай илрүүлэх боломж бүрдэж байна. Албаны улсын Павильон фирмийн энэ гарын хэний автомат адилтгалтын систем нь бол ерөөсөө бүрэн автоматчлагдсан. Хэрийн газрын үзлэгээс илрүүлж бэхжүүлж авсан гарын мөрөөр манай санд байгаа гарын хэний нэгдсэн сангаас одоо жишээлбэл тэр гэмт хэргийг үйлдсэн этгээдийг олж тогтоож өгч байна гэсэн. Тэгэхээр энэ техник технологиг одоо хэрэглэснээр бид нар бол одоо ганц жишээ хэлгээд 1998 онд үлдэгдсэн онц ноцтой хүн амны хэргийг 2018 онд 20 жилийн дараа төхөж илрүүлж ирсэн. Тэгэхээр энэ бол үнэхээр одоо биднэрт хэрэгтэй шинэ техник технологи байгаа юм.